би чадаар аврах ангид ажиллаад дараа нь иргэн хамгаалтын бодлогын газар нь ажиллаж явахад над нэг юм ажиглагцсан. Ерөөсө иргэн хамгаалтын байгууллага бол одоо техник хэрэгсэл, ажиллах хүч маш дутмаг. Тийм учраас одоо гамшигаас хамгаалах тухай одоо хууль боловсруулах шаардлага гарсан. Тэр хуулийн ажлын хэсэгт орж ажиллаад тэгээд гамшигын тухай хууль гэдэг юм анх батлуулж ялаа. Тэр ажлын хэсэгт нь орж. Тэгээд л одоо энэ иргэн хамгаалтын байгууллагын одоо энэ бие даасан энэ манай урд хойд көршүүч гэсэн тийм онцгой байдлын байгууллагуудтай тэрнтэй нэгэн адил ийм байгууллагыг бий болгох шаардлага байсан, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байсан. Тэр хэмжээгээр тэр үед бол яг та бидний гар хоосон. Би одоо тухайлбал уус Краснуур айрын нуурын хүзүүвчт өвгөл нэг сард 60-тай хүмүүс осолдоход тэнд очиход би зөвхөн аврагч нараа бандажтаа гидсээр нэг олцоор тоонд ушаад тэгэл тэднээ олцоороо ингээд доктор нэгэ мэдрээд тэгээ тийм аврах ажиллагаа явуулж байна. Тийм их бэрхшээлүүд байсан учраас онцгой байдлын байгууллага зайлшгүй шаардлага байсан. Тэгээ байгуулсан. Тэгээ өнөөдөр ингээд үзээд явж хахад шал өөр болсон байна 20 жилийн дараа. Одоо тэр үед чинь бид нар чинь энэ усны компенсац костюмч байхгүй байлаа шүү дээ. Тэгтэл одоо өнөөдөр чинь бүх юм сайхан болсомоор одоо бүр нисдэг хэрэгтэй. Бид нар чинь хөлийн зэргийн нисдэг зэргийг одоо дайчилж нисдэг байсан. Гэтэл одоо өнөөдөр өөр юм гисэн өчнөө олон анги салбартаа юм хүчрхэг байгуулга болжээ. Тэгээ би одоо энэ онцгой байдлын байгууллага ажиллаж ясан хүний өнөөдөр энийг үзэж хараад бахархаж байна.